За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн байдлаар өнөө хайгуул ажил маань төр зогсоод байна. Ягаад тэгэхээр нэлээд усрахыг бороо ороод яг соёл дээж хамгаалтай ажил явагдчихсэн. Тэгээд нөгөө соёл дээж маань нөгөө бороо орчихоор нөгөө шигшүүр маань одоо нороод шавраар дүүрээд дээж авах юмч боломжгүй болчдөг. Авсан ч гэсэн нөгөө холилдоод ерөнхийдөө дээжийн өмшил байдал хэцүү болчихдог учраас соёл дээж ажил ингээд нэг өдрөөр амжчихсан зогссон. Тэгээ нэг өдөр ч биш үуч магадгүй. Ягаад тэгэхээр зэрэг энэ нөгөө одоо манайхаар бол багийн төв гэх юм уу одоо Австралийн засаг захиргааны нэгжийн хамгийн бага нэгж стейшн гэж үүдэг тус бүр дээр нэртэй. Тэгээ тодорхой хамрах газар нутагтай хүрээтэй. Тийм төвхтэй. Ийм газрууд нөгөө нэг хүмүүстэр өөрийнх нь нутагтаа өсөж орчиж байгаа хүмүүс аюулгүй байдлыг бас бодоод нөгөө бороо орсны дараагаар юм уу ямар нэгэн байгалийн онцлог цаг үзэгдлийн дараагаар замуудаа хаачдаг байж байгаа. Тэгээ замуудаа хаан тэдний хооронд хаалаа тийм шалтгаан нь зарладаг. Тэгээ манай нэг гол хавуулын талбай руугаа явдаг зам маань ерөнхийдөө бас маргаашаас хаагдчих шиг байна. Тэгээ зөвхөн 2-3 хоног бол бас хүлээх бах зам нэгтгэх. За тэгээ өнөөдөр ерөнхийдөө та бүхэнд заавал дандаа геолог мэргэжлийн ажил ярихгүй бас сонирхолтой зүйлийн талаар бас ярилцгийг бодоод өнөөдөр видео хийж байна. Нэг жоохон гэрэл моторонд орчихсон чинь гэж сүүдэртэй. За миний царай яах вэ? Яриамаар сонсогдчихэйвэл болох нь дээр. За юу энэ тухай ярих гэж нэхэ зэрэг өнгөрсөн 6 сард би Монгол руугаа аялаад ирсэн амраад 6 сарын дундаас 7 сарын сүүл хүртэл амраад. За тэгээд энэ хооронд ерөөхдөө тохиолдсон сонирхолтой зүйл ч юм уу Монголынхаа тухай бас нэг тодорхой өөрийнхөө санаа бодлыг та бүхэндээ хуваалцъя гэдэг ярьж байгаа. За тэгээд Монголынхаа шалган дээр одоо нэг хэллийн бүсдээр орж ирээд нөгөө шалганы хүмүүст бичвэр амтар паспортоо өгөө шалгуулад ингээд зогсож байсан. Тэгээд нөгөө шалганы хүмүүс маань та нэлээд олон жил гадаад амьдарч байгаа ирж байгаа юм байна тийм ээ гэж нөө тийм ээ гэлээ тэгсэн босоож өгтөө. За та хоорондоо тавтаа морилоо гэд хэлсэн. Тэгээ тэр үед надад аюул тийм гоё огших мэдрэмж төрсөн. Одоо огших гэх юм уу, баярлах гэх юм уу, одоо тогтлох гэх юм уу. Би ерөөсөө тэгж бодоагүй байсан. Тэгсэн чинь нэг олон жил болсон хүмүүсүүд маань их хорондоо орж ирэхдээ бас их сайхан сэтгэлдэлтэй гоё санагддаг юм байна. За яг хуу муу амлаж байгаа юм биш. Одоо гадаад амьдарч байгаа залуучууд та бүхэн маань наана болж бүтгэх байгаад ингээд эх орондоо буцахад та бүхнийг эх орондоо тавтаа морилоод хүлээгээд авах орон чинь төрөл нутагч нь байж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгээд манай эхнэр намайг шаалаад байгаа юм. Надад тоглож юм л да. Чи тэр шалган дээрээс цаашаа алхаж явахдаа бүр их модор алхаж байна. Өө нэг сугандаа нэг харагддаг хоёр бомбог авч үлдсэн юм шиг л ийм нөхөрлөл төр хөлийн тавилт байвал бас эвгүй алхаж байна гэдэг. Тэгэхээр би тоглоо. Тэгэхгүй яа тэр чинь одоо Монгол улсад төлөөлж байгаа хүнээрээ их орондоо тавтаа морилыг төлөвлөсөн юм шиг одоо тэгж алхахаас яах вэ гэдэг. Тэгээ бөөнөд юм болж ирсэн. Дадагаа Монгол руугаа орж ирээд ихэнх одоо нэг хөдөө орон нутгаар бас аялж өнгөрөөсөн. За тэгээ хот руу орж ирсэн чинь нөгөө замын төвжирэл гэдэг асуудал маань их ахтар байна. Одоо нэлээд төвжирч нэг газар очин тэгээ очиод зогсоод олдохгүй гэх мэтлэн асуудал. Би дэрийг яриад байгаа бүхэн бас тодорхой хэмжээгээр мэдж байгаа. Тэгээд нэг анзаарсан зүйл маань манай монголчууд ер нь төвжрээд сурцсан байна. Тэнд ямар ч стрессж байгаа хүн алга. Тэгээ яг зарим нэг байдлаар нэг баруун зүүн талаас төхөхгүй ярьж байгаа хүмүүс бол байсаар л байгаа. Тийм хүмүүс байна. Тэгтээ бол тэнд стресстэд уурлаад ингээ бухимдаад ингэж байгаа хүн бүлөрдөө харагдах байж. Өө тэгэл тайван өстөө нэг тавтаа сайхан төгжирж гэнэ үгэмээр л баргал болцсон хүмүүс санагдлаа надад. Би ч хажууд нь гадаадаас дотоодоос ирсэн нэг сайхан соёлтой хүн чинь баг өвхөмдаад амнаас амзэрэг гарчих гээд ийм хэдэн өдрүүд өнгөрлөө. За тэгээд бас би бол 2018 онд анх Австрали улсад ирж ирсэн хэлний курст анх суралцаад ингээд явж ирсэн. За тэгээд нэг өдөр манай хэлний багш курсын багш орж ирээд өнөөдөр бид нэр ярианы хичээлтэй. За ярианы хичээл дээр бүх ангийн оюутнууд тэнд ч улс улсаас ирсэн оюутан байж байгаа байхгүй. Японоос ирсэн,
За Европын орноос ирсэн, Венесуэлээс ирсэн, Бразилаас ирсэн. За тэгээ Монголоос ирсэн гэх мэтлэн одоо нэг юм 10-аад оюутан байж байгаа. Тэгээд ярианы сэдэв болохоо зэрэг улс орондоо тохиолдож байгаа юм нэгэн хүндрэлтэй шийдэх хэрэгтэй байгаа бухимдалтай асуудлуудыг нэгээр өөрсдөө ингэж улс орныхоо талаар дэлгэрэнгүй ярих гэж. За тэгээд нэгээрээ самбарууд гараад ярина. Тэгээд 15 минут бэлдэж байгаа Япон оюутнаас эхлэх болж байгаа. Бас нэрнүүдэн сайн мартсан байна. Кенсуки байсан баха. Кенсуки гэдэг нэг залуу байсан. Тэр оюутны эхэлж байгаа. За тэгээд гарч ирээд тэр хүмүүс маань та бүхэн бол Японыг мэдж байгаа. Тэр нь бол одоо Азтай гэлтгүү дэлхийд ер нь эдийн засгаараа технологиороо нийгмийн хөгжлөөрөө бол тэргүүлж байгаа болсон. Гэхдээ манайх юм болоход бол мэдээж тийм амархан бас байгаагүй мэдээж маш их одоо зовлон зүдгүүр ачаал одоо давсан. Одоо манай улс бол мэдээж нөгөө дайчин ирэмгий байсан цаг үеч би гэж байгаа нөгөө бодвол нөгөө юу ярьж байгаа юм. Самурайгийн үе ч юм уу эсвэл дэлхийн 2 дугаар дайны үед эзэн нөрмгилж исэн үе ярьж байгаа шиг байна. За тэгээ ядаранд оройтчихсэн, сандарч твдчихсэн үеч байсан гэж байгаа нөгөө Америкууд атомын бомбыг хаяулаад Хирошимын Нагасаки хоёр дээр хаяулаад баларсан шүү дээ. Ийм хүмүүс зовлон туулсан улсаа манай улс. Тэгээ одоогийн өнөөгийн Японд бол асуудал нь юу гэхээр зэрэг хүн амын одоо багасах гэж байгаа. Одоо shrinking гэж одоо ширгэх одоо цөөрөх гэсэн утгатай. Багасах гэсэн утгатай. Яг тэгэхээр зэрэг одоо нөгөө нас оролтын хэмжээ нь бараг төрөлтөөсөө бараг давчих гэдэг. Эсвэл нөгөө ямар ч улсад нөгөө хүн амын өсөлтийн нэг индекс гэж байт юм байна л да. Одоо тодорхой хэмжээгээр өсөж явах хэвээр жил болгон. Юм эсвэл 10 жилдээ ч юм уу. Тэр индекс нь бараг одоо зогсон байдалд орцсон. Эсвэл бараг хасах руугаа орох шахууны байдалд орцсон гэж ярьж байгаа. За тэгээ яагаад үүний үндсэн шалтгаан нь юу вэ гэж бид судлаад үзэхэд бол нийгмийн хэд стресс одоо маш их одоо нөгөө ажлын ачаал одоо нийгмийн стресс одоо тэр хүмүүс ярьж байгаа юм одоо Японд зүгээр жирийн нэг юм одоо сайхан дундаж амьдралтай гэр бүл болж амьдрахын тулд өстой нэг crazy юм шиг гэж галзуу юм шиг ажиллах хэвээр ажлын цаг тэр амралтын хоног монгийн одоо ерөөсөө бараг тоохгүй шахав. Одоо юм одоо ажилдаа хичээл зүтгэл гаргаж ажиллах хэвээр гэж ярьж байгаа. Тэгэхгүй бол нөгөө нэг нийгмийн стресс нөгөө юугаар ингээд доош явчих гэдэг. Их хэцүүдэх гэдэг. Өөр ширэнд ороод үүдгийг одоо их хэцүү болох гэдэг. Тийм учраас улс нийгмийн хүн болгон тийм одоо галзуу юм шиг ажиллаж чадахгүй тийм үү? Тодорхой хэмжээгээр тодорхой хувь нь бол мэдээж нөгөө бас жоохон тийм удаан ажил хэрэгжлэхгүй ч юм уу тийм одоо хүмүүс угаасаа нийгэм юмчинд байж байгаа шүү дээ. Тийм хүмүүст бол маш их хэцүү тусдаг, стрессдэг. Тийм хүмүүс нь зарим тохиолдолд ингээд гадагшаа гарах одоо өөр улсууд руу орж амьдрах юм өсөл эрмэлзэлтэй болж эхэлдэг гэж зүйл ярьж байгаа. Одоо бас шалтгаан нөгөө эмэгтэй хүн хүүхд төрүүлэх сонирхол нь айгүй багассан. Ягаад гэхээр зэрэг дээр үед болохоор нөгөө нөхрүүд нь ажиллаа хийгээд ингээд амьдралдаа аваад явдаг байсан. Ихэнх эмэгтэйчүүд нь гэртээ суугаад хүүхдээ хараад ингээд хүүхдээ өсгөхөд байдаг байсан бол одоо ганц Японд гэлтгүй ер нь дэлхийн тийм хандлага тийм болж байгаа шүү дээ. Эмэгтэй хүмүүс ажил хийгээд ингээд ялгаагүй эрхтэй хүнтэй адилхан хөдөлмөрөд бүтээгээд ингээд явдаг болсон. Тэгээд нэг эмэгтэй хүн яг бүтээгээ явж явах үед хүүхд төрөнгүүд нөгөө ямар ч чадварлаг идэвхтэй дайчин эмэгтэй хүн байсан карьер нь шууд ингээд 1 жил дор хаяж 2 жил 3 жил нам зогсдог шүү дээ. Тэгээд ирэхээр нөгөө нэг амьдрал нь дахаа зогсчих гэдэг учраас юун хүүхд төрүүлэх. Одоо баг фонд инженер хэлэх юм бол эмэгтэйчүүд нь хүүхд төрүүлэх завгүй амьдарч ажиллаж байна гэсэн үг. Тэгээд тэр маань нөгөө манай хүн амын өсөлтөнд тодорхой хэмжээг нөлөөлөд ингээд бас засгийн газар хамгийн дөрөвт шийд ингээд гаргасан ч гэсэн дөрөвт нөлөөлж чадахгүй хэд оройтсон ч юм уу иймэрхүү зүйл болж байгаа гэж ярьж байгаа. За тэгэнгүүт дараагаар нөгөө юу хоёртан гарч ирж байгаа. Нэг Бразил оюутан байсан. Бас нэрийг мартсан Рикардо болов Гонзалес гэх юм бэлээ. Тэр хүн маань ярьж байгаа. Манай улс бол одоо бас та бүхэн мэдж байгаа. Одоо хөл бөмбөгөөрөө бол дэлхийд бүр топ тийм үү? Одоо Европын орнуудтай Латин Америк орнууд хөрсөлдөж байгаа шүү дээ. За ганцхан хөл бөмбөг гэхгүй ер нь волейболч гэсэн мундаг байдаг. Яг волейбол сонирхдаг болохоор Бразилийн шигшээ баг ер нь бол Олимпиад шөвгийн 4, шөвгийн 8-д бол байнга л явж идэг. Тэгэхээр зэрэг ер нь Бразил одоо бөмбөгтэй спортыг тоглох явж ирнэ болсон юм шиг байна. Тэгэхээр зэрэг
За спортоор манайх бол дэлхийд ингээд танигдсан том хөгжилтэй болсон. Хүн амын хувьд сая хүнд маш их олон 200 хэдэн сая гэлээ бас их олон хүн амтай юм билээ. 300 сая ч гэлээ бахаа. Тэрийг 5 хүн дараа тодруулаа харна үз. Тэгээд манай улсын асуудал нь гэмт хэргийн гаралт ихтэй. Маш их гэж. Ерөөсөө тэнд жирийн 50 амьдрах нөхцөл нэлээд бус орнуудтай харьцуулах юм бол бага. Хүний 8 хууль бус галц зэвсэг хэрэглэх эзэмших бие биентэйгээ буудалцах одоо тийм ээ харт тамхи одоо хууль бус мөнгө угаалт энэ бол бүр маш их газар авцсан. Тэгээд ер нь бол зарим нэг хотуудтай болохоор зэрэг бүр дүүргүүд үүссэн байдаг. Одоо бүр цагдаа хүчнийхэн одоо юуныхан бүр нэвтэрч чадах байц тэнд нөгөө гэмт хэргийн бүлэглэлүүд нь өөртөө хуулиад тогтооцсон журмаа тогтооцсон амьдарч идэг ийм хүртэл байдаг. Тэгэхээр гэмт хэргийн гаралт бол бүр маш ихтэй. Ер нь бол ямар нэгэн гадны зурчин ч юм уу эсвэл Аз царайтай хүн бол энд ч аялахтай бол ер нь их бас эрсдэлтэй гэж байна. Ямар нэг байдлаар одоо дээрэмдэх булаалгах одоо юу гэдгийг одоо ийм байдал өртгөх маш өндөртэй учраас ер нь манай улс бол тэр юуны байдал их хэцүү гэмтрийн гаралт их хэцүү өндөр байдаг. 50 амгалан байхад бол бас бэрхшээлтэй гэж байна. За тэгсэн чинь дараагаар нь оюут нь Венесуэл болсон оюут юм байсан. Одоо бид нар мистер доктор гэдээ боддог байсан. Яг одоо тийм нэг цагаан сахалтай том гонуудны шилтэй одоо нэг бид нар нөгөө канондэр хардаг штэ нэг айгуу тийм гой мундаг эмч хүмүүс байдаг штэ цагаан халааттай. Тэгээ 50 тэр хүмүүс өөрөөс нь 50 гаруй насны хүн байсан. Тийм одоо ихтгэл төрөлхтэй мундаг эмч шиг төрхтэй. Учираас бид нар тэрийг доктор мистер доктор гэдээ боддог байсан байхгүй. Тэр үнэ юм ээж болоо ярьдаг. Чи үнэхээр тэр хүмүүс эмч хүн байсан. Би зүрхний мэд сослын эмч байсан. Венесуэлд. Тэгээд 18 оны үед чи нөгөө тэрнээс өмнө ч нөгөө Мадуро гэдэг ерөнхийлөгч нь гараад хит нөгөө нэг популист бодлого явуулаад яатсан шүү дээ. Нөгөө эдийн засгаа бүр унгацсан шүү дээ. Тэгээд эдийн засаг унах болоод ирэнгууд нөгөө тухайн ямар нэгэн улс орны мэдлэгтэй чадвартай тийм одоо оюуны юу сайтай хүмүүсүүд нь бүгд гараа авчдаг юм байна. Тийм үүднээс нөгөө хүн эмч хүн маань ажиллаа орхиод ингээд ерөөсө шууд Австрал руу виз мэдүүлэл гагтарцсан. Тэгээд нөгөө хүмүүс маань хэлний мэдлэг жоохон тааруухан байсан учраас мэрэгжлийн ажлыг хийж чадахгүй тааралцсан ажлыг хийжсэн гэж байна. Тэгээд нөгөө хүмүүс маань барилга дээр юм туслах ажил чинь нураалтын ажил, цэвэрлэгээний ажил, юу гэлээ тийм ажил хийдэг. Тэгээд би нэг юм нураалтын багж байдаг юм том юм бариултаа ингээд дүлгдэг ингээд зохиж ингээд нөгөө хүмүүс нураадаг юм дөргөт жижигэд багж. Би тийм багшин дээр ажилладаг. Эхний нэг сар бол миний гар ингээ байнга салгалаастай ингэж юусан гэж амарсан гэртээ очиж амарсан ч гэсэн салгалаастай байдаг байсан. Тэгээд одоо тэр хүмүүс харамсалтайгаар хэлж байгаа. Би бол одоо устаа байх та. Одоо 1000 тал тоолоод байгаа. Яг хэлэн жоохон таараахан байсан учраас яг хэдэн мянга гэдэг юм би тухайн барьж авч чадаагүй. 1000 гэдэг юм уу 100,000 гэдэг юм уу. Тийм олон мянган хүнд одоо зүрхний мэс салцын хагалгаа хийж амжилттай болж ирсэн. Одоо харамсалтай би тэр хагалгаа хийж чадахгүй бах. Ягаад гэхээр миний гар одоо хэзээ ч тийм өмнөхшөө мэдрэмжтэй байж чадахгүй хаа гэж хэлж өгнөхөө харамсалтай сонсогдчихсэн. Тэгэхээр зэрэг улс орон эдийн засгаараа дампуурна сүйрнэ гэдэг бол үнэхээр амар зүйлүүд юм байна. Хамгийн мэдлэг чадвартай юм хүмүүсүүд нь бүгд гадаад гараад хар ажил хийгээд ингээд ядаж зовоож явж идэг юм байна шүү гэдгийг бид нүдэрээ ингээд харсан хүний хувьд хэлмээр байна. За тэгээд дараагаар нь Сириэс явсан юм байсан. Сирийн нэг эмэгтэй байсан. Тэр маань хазар бас л 18 оны үе гэдэг чинь нэг ерөнхийлөгчтэйгээ засгийн газартайгаа иргэний дан өсгцэн байсан үү шүү дээ. Бас л хоорондоо байлдсан. Байлдаад ингээд ороовс. Одоо ч гэсэн тийм байгаа ах гэж бодож байна. Ер нь нэлээд нийгмийн тогтворгүй байдалтай, дайн дэжинтэй, нийгмийн иргэний дантай байсан үү шүү дээ. Тэгээд тэр үеэр нөгөө Австрали улс ч өөрөө нөгөө цагаачтыг их хүлээж авах, амьдрах, оршин суух, оргинох, бие залгадагаараа бас их онцлог. Тийм хүмүүс бие залгадаг, сэндэрэнгүүх юм уу, одоо ямар нэрлэх тийм улс. Тэр зарчмаар орж ирсэн хүн байсан. Тэгээ бас хэлээ сайжруулах хэлтний курс сурч ирсэн. Тэр үнний хувьд болохоор зэрэг би ингээ олон хүмүүсийн яриаг сонслоо. Ингээд нийгмийн халамж, боловсрал, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал манай алт бол тийм бол байхгүй болсон.
Ерөөсөө л амьд үлдэх. Яаж амьд байх вэ? Яаж энэ хоёр том хүчний хооронд нэг нь засгийн газар, нэг нь нөгөө босгочтой хооронд аль энд нь өргөдчихгүй хүн шиг ингээд амьд байх вэ гэдэг талаар л хүмүүс сүүлийн хэдэн жил бодож байгаа гэж зүйл ярьж байгаа. Тэгэхээр зэрэг бас их хэцүү сонсогдож байгаа юм л да. За тэгээд зөндөө олон оюутан байгаа юм л да. Тэгээ яг таймтай нөгөө юуг сонгож ярьж байгаа шүү. Ингээ Африк оюутан байсан. За Зимбабве улсаас ирсэн. Зимбабве улсаас ирсэн. Тэр хүмүүс хэлж байгаа. Манай улс угаасаа л нийгмийн хөгжил сул байсан. Ихэнхдээ Африкийн ихэнх орнууд тийм байдаг. Тэгээ сүүлийн үед бол одоо хятадуудаас маш их орж ирж байна. Уул уурхад хөнгө оруулах гэдэг маш их хятадууд орж ирж байна. За тэгээд манай улсд бол ажилгүй байвал нийгмийн халамж байхгүй. Хүүхдээ сургууль явуулж чадахгүй. Юу яаж чадахгүй. Эмнэлэгт үзүүлж чадахгүй. Үзүүлсэн ч маш хүнтэй төлбөртэй. Хүүхдээ явуулах нь маш хүнтэй төлбөртэй. Мэдээж ажилгүй хүмүүс тэрийг төлж чадахгүй. Тэгээд хөдөөл тэгэл одоо нэг жадаа барайл баргал ангаа гинал явчих хэвээр. Хүмүүс л одоо яадаг гэж ярьж байгаа. Тэгээд бодохоор манай Монгол улс бас л сайхан байгаа шүү. Ягаад тэгэхээр зэрэг хэдий ажилгүй хүн, ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байсан ч гэсэн өвдлөө өгөхөд өрхийн төгрөг очоод хамгийн наацхийн үйлчлэгийг авчна. Ямар сургуульд Монгол улсын иргэнэл мөн л ямар ч гэсэн хүүхдээ сургуульд өнгө өгч чинь болж байна. Гэтэ яг айхтар хэцүү асуудалтай харьцуулж байгааг уучлаарай. Гэхдээ бас хүн харьцуултан дээрээс маш их юм болгодог гэдэг шиг бас л нөгөө бид нар энэ дэлхийн хаана явна вэ гэдгийг бас ингээд хараад авчиж байгаа. Яг мэдээж нөгөө бүр хөгжсөн орнуудтай бас харьцуулахад яг зарим талаараа мэдээж манайх сул л да. Нийгмийн орон босгоо байдал хөгжиж байгаа улсын зовлон зүтгүүр байлгүй л яг. Тэгтээ бол бас л бүр тийм болон дээр биш юм байна шүү гэдгийг бас би ойлгож авч байгаа. За тэгээд тэр хүний ярианаас би анзарч байхад бол одоо Австрали бол жишээ нь эрүүл мэндийн үйлчлэг бол маш хүнтэй. Бас жишээ өнгөсөн жишээ гэхэд манай нэг залуу одоо нөгөө бүсэндээ зүүж явдаг юм хутга байдаг л да нөгөө лидер мэн гэдэг нэг хөтөг хутгуудыг штэ. Тэр хутга нь хуйтай. Хууны мултарч унаад ахаар нөгөө хуйгаа мултарч унсан шүрүпийн нэг хутгаар янзалж байгаа. Гараа зүсцсэн. Хурууга нэлээд гүнзгий ингээд урт зүсцсэн бохгүй нэг. Тэгээд яг нэг хоногийн ажлын чөлөө аваад юу руу яваад эмнэлэг рүү яваад аюу тавиулаад ирчих. Нэг 4 ойтол тавиулсан байна. Нэлээд бас өрхөж зүсцсэн. Тэгээд эрэхтэй надад $1400 invoice гартуулж байгаа шүү дээ. Тэгээд бидний нэг компани руу явуулсан. Тэгэхээр зэрэг одоо тэр хүн ажлын байран дээр байсан үнэн. Тэгтээ яг амралтынхаа гэрт амарж явах үеэр өөрөө тэр гараа хэмтээс учраас компани тэрийн төлөхгүй гэдэг бол тэгээд өнөөдөр бидний асуудал биш цаашаа тэгээд компани шийдэх гэдэг. Гэх мэт эрүүл мэндийн үйлчлэл маш өндөр. Одоо жишээ зүгээр нэг гараа зүсэл 4 оё тавиулаад ирэхэд л Монгол мөнгөөр 3 сая орчим төгрөгийн төлбөр төлөх болж штэ. Гэх мэтлэн. Тэгтээ болох тэрний хажуугаар нөгөө энэ улс маань иргэдийг анханасаа эрүүл, анханасаа өвдөхгүй, анханасаа болгоомжтой хянамга байх нөхцөлийг нь маш их бүрдүүлж өгсөн байдаг. Жишээ нь одоо ингээд шинэ баригдаж байгаа орон сууцнууд доороо бүгдээрээ одоо заах бүр стандартны нөгөө 25 метрийн усан бассейн биш юм аа. Гэхэд ямар нэг байдлаар амжсан пул буюу усан бассейнтай байдаг. За тэгээд бас фитнесийн заалуудтай. Яг төлбөртэй нөгөө үнэтэй фитнесийн заалууд шиг том олон төхөөрөмжтэй том зай талбайтай биш л дээ. Тэгтэл ямар ч хүн ороод танд нэг 2-3 гүйлтэн зам байдаг. Гүгөө төлсөө гаргаад ингээд нэг кантил өргөөд ингээд нэг хөрхөн үе мөчөө хөдөлгөөд булчингаа хөдөлгөөд хөлсөө гаргачих тийм нөхцөлийн бүрдүүлсэн нөгөө тухайн орон сууцны орчин суугчид нэг ороод үйлчлэхэд бүр үнэгүй эрэхтэй ийм тохиолсон байдаг. За тэгээд нэг годамж талбайгаар нэг гүйлтэн замын тусдаа, явгууны замын тусдаа, дугуйн замын тусдаа гэх мэтлэн. Тэгээд гэрээсээ гараад нэг ихтэл нэг 10 минут юм уу 5 минут алхаад очих тийм ногоон талбай цэцэрлэг парк хүрээлэнгүүд хийгээд өгсөн байдаг. Тэгэхээр зэрэг нөгөө хүнээ анханасаа та нар эрүүл байгаарэ. Өвдөх юм бол ийм төлбөр төлж эрүүл болоо шүү гэдэг логикэнд бүр ингээд их сургууль 10 жилийн сургуулиас авах асуулгад өгсөн. Ийм байдаг учраас
хүмүүс нь эрүүл мэндэд маш их харч чадтай. Ингээд өглөө болгонд ингээд гүйсэн харайсан, холсоо гаргасан, алхсан. Нөгөө ингээд нөгөө хэмждэг юм дээр ингээд юмаа тохируулсан хүмүүс л харагддаг шүү дээ.